Сайн байцгаана уу? За эрзэнэр нурууныхаа булчингуудыг чангалах тусгалыг оруулъя. За ерөнхийдөө нурууны асуудалтай хүмүүсүүд бас нурууныхаа булчингуудыг чангалж өгвөл бас их зүгээр бай да. За тэгэхээр энэ нөгөө бонгортой юм эхлээд хаалганыхаа дээд талд нийцнэ. За ингээ хаалгаач. За одоо энэ нөгөө төмөрнүүдээ за би энд нөгөө 3 эрзэнтэй учраас 3 эрзэнэ хий. За та нар маань бол бас юугаа тааруулаад хийн шүү. Эрзэнийхээ хурцыг тааруулаад хийн. За өөрөөсөө яг өвдөлт мэдрэхгүйгээр яг татхад өвдөлт мэдрэхдэггүй тэгсэн мөртрөө баг зэргийн хүч мэдэрсэн. Яг л тийм л байдлаас эхлээд эхлэн гэсэн үг шүү. Тэрээс иш хамаагүй ихийг татаад их сайн булчинтай болно, булчин чангарна гэж ойлгожлохгүй ерөөсөө. Үе мөчний асуудалтай хүмүүсийн хувьд бол тэгж хамаагүй их чингээр ерөөсөө яаж болохгүй. Угаасаа дийлэгчгүй үе мөчч нөө хүчээ алдсан байдаг учраас маш их өвддөг. Тийм болохоор зөвхөн яг нэг хүч мэдрүүлсэн тийм л юугаа сонгоно гэсэн үг. За ингээд бэхэлчихлээ. За энэндээ мөн гарынхаа юу бас ингээд бэхэлчихсэн байгаа нөгөө төмөрнүүдтэй бас мөн ингээд гарынхаа эрзэнүүдийг ингээд бүгдийг ингээд бэхэлчихсэн. Яа ингээд энэ гурваа ингээд бэхэлчээд за одоо ингээд доошоо суучихна урагшаа. За ингээд доошоо суучихна. Урагшаа хараад. За ингээд доошоо суучиж байгаа л. За ингээд яг нуруугаа сайхан цих ерөөсөө цих сууж байгаа. За ингээд яг татна. За яг ингээд татхаар чи яг ерөнхийдөө яг энэ артаа талт чинь яг энэ арын энэ хэсэгт чинь. За энэ нурууны дээд энэ булчингууд чи яг хүч мэдрэгдэх ёстой. Тэр яг тэр хүчээ мэдрээл яг тэгээд ингээд сайхан дугуйхан татаад яг ингээд татчихагт чинь л өвдөлт мэдрэгдэхгүй тэгсэн мөдрөөсөө баг зэргийн хүч мэдрэгдэх ёстой. Яг тэгжил эрзэнэ тааруулна шүү. Тэгэхээр эрзэнэ яг тэгээд тохируулаад 1 2 3 4-өр ингээ хийгээ тийм үү яг тэгээд тохируулаад гэж хийн гэсэн. За ингээ сайхан яг татна. За энийгээ ингээ дагуулад ингээд ичлэхгүй ингээд нуруугаа ингээд өөрөө ингээ бүтээгээд ингээд биеэрээ ингээд ичлэхгүй. Тийм бол ерөөс ямар ч нуруунд ч очихгүй. Нуруугаа яг цих зөвхөн гараал хөдөлгөнө. Гараал дээш нь. Ингээл дээш нь ерөөсөө. За яг ингээл нэг 15-аар хийгээл амраал ахаал 15 тоож хийгээл за нэг 3-аас 4 удаа ингээд сайхан орох хэрэгтэй. За ингээр чи ерөөсөө яг нурууны артлын булчин гочин сайхан хөгжиж чангарч хүчтэй болж өгнө. За тэгээ нэг бас юу нөгөө насахаад ирэхээр яг энэ артаа талын энэ мах жоохон унжаад эхлээд байдаг тийм үү. За мөн яг ингээд сайхан чангалаад хөр энэ мах бас их сайхан чангарч өгдөг байгаа энэ хэсгийн булчингууд маань. За ингээд нурууныхаа юу чангална. За өөр бас нэг нь за энэ юугаа ингээд онгоолгоод за хаалганыхаа доор хийнэ. Дунд нь гэсэн үг. Доор нь биш яг энэ дунд тавьна. За ерөнхийдөө дундаас доошоо ч гэх юм уу да. Өөрийнхөө яг нэг өндрийнхөө юунд тааруулаад хийж байгаа гэсэн. Ингээд хаалганыхаа тийм үү. За 4 хувааш доороосоо хаалгаа яг 4 хуваашны нэгд нь буюу хамгийн доотлолт нь ингээд дунд талд нь хийсэн байгаа тийм үү. За ерөнхийдөө энэ өндрөө болохоор яг өөрийнхөө нөгөө өндөртөө тохируулах хэрэгтэй гараа. Яг ингэж суугаад хитрхи ийм биш. Яг энэ өөрийнхөө энэ суусан энэ өндөртөө тааруулуулаад хаалгандаа тэр нөгөө бондгороо хийн гэсэн хавчилж өгнө гэсэн. За ингээд яг ийм байрлалд ингээд суучихна. За тэгээ яг ингээд суллахад яг ийм байдалтай яг иймэрхүү баг зэргийн татсан бүр ийм болчихсон биш. Бүр хитрхи ингээд чангалцсан ийм биш. Яг нэг иймэрхүү тийм үү. За суллахад яг ийм байдалтай. За яг өөрийнхөө суух суудлаа яг тэгж тохируулна. За газар суух юугаа. За яг ингээд татхад яг энд чи ингээл ирнэ. За яг ийм байдалтайгаар ингэж татаж эхэлнэ ингээд. За ингээд сайхан айжуухна. За ингээр чи яг энэ нурууны чинь энэ доотлын энэ булчингууд ингээд сайхан чангарч эхэлнэ. За ингээд нурууныхаа булчингуудыг сайн хөгжүүлэх юм бол за ерөнхийдөө нурууны асуудалтай за мөн нөгөө сиатика гэдэг тийм үү суудлын мэдрэл дарагддаг. За иймэрхүү асуудалтай хүмүүст бол нурууны булчин сайхан чангалж өснөөр мөн бас маш сайн тусалдаг байж байгаа.
За дагуулад ингээд ажиллахгүй ингээд өөрөө ингээд хөдлөөд ингээд ажиллахгүй ингээд ерөөс ингэж өөрөө ерөөсө нуруугаа ерөөсө хөдлөхгүй бие ерөөсө хөдлөхгүй зөвхөн гарал хөдлөнө. Зөвхөн гарал хөдлөнө. Ингээд сайхан хүчээ яг тэр нурууныхаа яг тэр ардлын булчин дээр сайхан мэдрээл яг тэнт сайхан мэдрээл ингээд сайхан татна гэсэн үг ингээд сайхан татаад байна. За яг нөгөө эрзэнийхээ хүчийг яг өөрсдөндөө тохируулна гэсэн шүү дээ тийм үү? За 2-оор татж гэнэ үү, 3-аар татах нь уу, 4-оор татах нь уу яг өөрсөндөө тохируулаад. За яг ингээд татаад ингээд чинь өвдөлт мэдрэгдэхгүй. Тэгсэн мөрдрөөсөө баг зэргийн хүч мэдрэгцэн. Учиргүй амар нэг хүчтэйг татаад зүгээр өстө хідээр нь давхарлаад мундаг юутай болдог гэж юусоо тэгж болох. Хит ихтэйж ачаал юусоо өгч болохгүй. Үений асуудалтай хүмүүсийн хувьд баг багаар ачаалыг өгөөд баг багаар булчингаа чахаж шангална гэсэн. Нөгөө фитнест явдаг нөгөө булчингаа хөгжүүлдэг болсоо ч хүнд ингээд том юм өргөөд гинт ингээд бидний юу бол тийм биш. Бид нар тийм том булчинтай болох тийм үү зангирсан булчинтай болгож бидний хувьд бол өөр асуудал байгаа шүү дээ. Бидний хувьд хүчтэй булчинтай, чанга булчинтай, хүчтэй ястай болох чухал болохоос шүү дээ. Зангирсан том булчинтай тэгж юу биш. За яг тийм болохоор ерөөсөө яг сайхан хүч мэдрүүлсэн хитрхи их булчиндаа ачаал өгөхгүй тэгсэн мөртрөөсөө булчин бол байнгын хүч мэдэрч яадаг. Яс маань бас хүч мэдэрч байна. Эсэргүүцэл мэдрэн за ингээд яс булчин хоёр маань хоёулаа ингээд сайхан бат бих хүчтэй болох энэ юу маань ингэж яана. Яг тэгжил хий ингээд хийгээд байна гэсэн үг. За ингээд та нар маань хийгээд агараа гэх юм бол ерөнхийдөө нурууны булчин бас их гоё хөгжиж өгдөг. За тэгээ ерөнхийдөө энэ эрзэнээр дасгал хийж байгаа тохиолдолд заавал өдрөө орлогон хийгээд авах шаардлагагүй. Өнжөөл 7 хоногт нэгсэндээ 3 өдөр л хийхэд болно. Өнжөөл нэг тийм үү. Ингээ 3 өдөр л хийхэд болно. Ягаад гэх юм бол булчин гэдэг маань эхлээд гэмтэх ёстой тийм үү? Эхлээд гэмтэн. За тэгээд шөнө нь нэг өдөр нь амраад нөө шөнө бидний тэр булчингийн чинь эргээ сэргээж байгаа шүү дээ тийм үү? За ингээд булчин маань сэргээд ингээд булчин маань нэгсэндээ улам чангараад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өдөр болгон хийх биш өнжөө тийм үү 7 хоногт 3 удаа л хийхэд болно гэсэн. Энэ эрзэнээр юм хүчин мэдрүүлсэн эсэргүүцэл мэдрүүлж байгаа дасгалуудыг бол ерөөсөө 7 хоногт 3 удаа л ингээ хийгээд авах болно.